Сан бацхан үзэгчтэй төвцийг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Улсын их хурлын энэ сарын 21-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Улсын их хурлын 14 дахь дарахаар эдийн засаг хөгжлийн сайд Монгол Ардын намын дарга учрлыг томилсон. Бид тойм хөтөлбөрөөрөө Улсын их хурлын даргын эхний 7 хоногийн хугацаанд чуулганы хуралдааныг даргалсан арга барилд товч анализ хийснээ хүргэе. Монгол Улсын их хурлын дарга нэм усрын учрал ажлаа хүлээн авсан эхний өдрүүдээс эхлэн парламентын ажлыг шинэ өнгөйс, шинэ хэмнэлд оруулах алхмуудыг зоригтойгоор хийж эхэллээ. Түүний үг хэллэг хурал удирдах арга барилыг харвал улс төрийн эвийг эрхэмсэн зөөлөн дугуйлт биш тод дасархаа байр суурь давмгааж байгаа нь анзаарагдана. Тэрээр юуны өмнө парламентын сахилга хариуцлагыг нэн түрүүнд тавьж байна. Энэ танхимаас хулгайч биш хууль төрдөг байх ёстой гэж мэдгдсэн нь парламентын гишүүдийн ёс зүйтэй байх зарчмыг мөрдүүлэх болно гэдгээ илэрхийлсэн явдал байв. Мөн тэрээр улс төрчдөд хандан үгүй гэж хэлж сур, хууль зөрчиг гэж байвал хаалгыг нь савад гарч сур гэж хатуу санааслан ч парламентын орчныг хатуу зарчмаар цэвэрлэх арга барил нь гэлтэй. Тэрээс үүш ингээ улс төрчдийн үгэнд ордог, улс төрчид дур дураараа юм ярьдаг, эцсийн үедд хэн хохирж байгаа? Төрийн албан хаагч нар л хохирж шít. Улсын их хурлын дарга төрийн албан хаагчид ажлын хэсгийн хурал нэртэй завгүй ажилд өдөржин уягддаг байдлыг зоригтойгоор өөрчлөхөөр шийдвэрлэв. Тэрээр Улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан 58 ажлын хэсгийг цуцаллаа. Үүнийгээ тэрээр төрийн албан хаагчид улс төрчдийн гар хүл болж хохирч байна гэж тайлбарласан нь төрийн машины ачааллыг зэгцлэх, хүн сурталыг бууруулах шин шатны эхлэл гэж дүгнэгдэж байна. Одоо ер нь бүгдээрээ хийх ажлаа хий. Юу хийхээ мэдхээ боллоо гэхэд юу хийхгүйгээ ядаж мэддэг бай гэж би зорж байгаа. Өнөөдрөөс би ажлын хэсгүүдийг зэгцэлж 7-гоос нэг 10 ажлын хэсэг л байгуул. Энээс хойш хэтрэхгүй. Засаг хуулиа оруулж иргэж шахна. Оруулж ирэхгүй бол их хурлд хэлцэх асуудал засгийн газраас өргөн мэдүүлэг бол байхгүй шүү. Парламентын доторх сахилга хариуцлагыг шин дарга маш чанд сахиулахар чармааж байна. Тамхины хуулийг санаачилсан 78 гишүүн хаана байна? Санал хураах гэхээр орж ирэхгүй байна гэж тод дуурсан хууль санаачлагчид өөрсдөө хариуцлагатай байх ёстойг санаас эргүүллээ. Гүйцэтгэх засаглалтай харилцагтаач Улсын их хурлын дарга Эрс Шулуун байр суурь баримталж байна. Тэрээр банкны эрх ашигтай хэнийгч Монгол банкны ерөнхийлөгчөөр томилохгүй гэж мэдэгдэж ашиг сонирхлын зөрчилтэй томилгоог дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Нэм усрын учрлын удирдлагын хэв маяг нь тодорхой байна. Түүний бүрдүүлж буй улс төрийн имиж бол дэг журам нэгтэг, зарчим ярьдаг, шууд шулуун үгтэй Улсын их хурлын дарга. Надад хүн сургаж дуршлагжуулах, цаг алга гэж хэлсэн нь улс төрийн иргэдэд ихэд таалагдсан. Учир нь иргэд парламентын хурдтай байхыг хизээж шаардсаар ирсэн. Мөн Улсын их хурлын шин зорилтуудаа танилцуулахдаа олон ургалч үзлийг дэмжсэн чөлөө тэмдэг бүрдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан хууль тогтоох, ил тод нээлттэй парламент байгуулах, төрийн оролцоог багасгаж ухаалаг төр шилжих талаар онцлон тэмдэглэсэн юм. Тэр парламентын засгийн газрын 4 жилийн үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлага нэхэж ажиллана гэж хэлснээр дараагийн сонгуульч жилийн хүртэл Улсын их хурлын даргийнхаа ажлын арга барилыг танилцуулсан юм. Их хурл өөрөө үндсэн хуулийн зөрчилдөө ямар ч хууль тогтоомж баталж болохгүй. Дэгээ зөрчиж болохгүй. Одоо туршлагажих цаг байхгүй. Одоо ингээд нэг төрийн албан хаагчийг би ингээд авчираад тамгын даргаар тавих шиг амрах юм надад алгаа. Гэхдээ надад бол хүн сургаж авах, хүн туршлагажуулж авах цаг алга. Бид өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн одоо зөрчилтөө, шийдвэрүүд, дэг зөрчсөн үйлдэлүүд удаадараа гаргажээ. Үүндээ үнэлт дүгнэлт хий. Тийм ч учраас 2019-2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ дид ажлын хэсгийг ахлаад тойм үргэлжилж байна. Монгол улсын 34 дахь ерөнхий сайдаар зандан шатар томилогдоод хагас жил болох гэж байгаа ч түүний засгийн газрын бүрэлдэхүүн төрийн албаны халаас хэлгээ үргэлжилсээр байна. Салбар мэдэхгүй шин сайд нар ажилд орохдоо дахин хугацаа алддаг томилгооны асуудал тогтворчихгүй байгаа нь энэ засгийн газрын хамгийн их шүүмжлэл дагуулсан асуудлуудын нэг болж байна. Хамгийн их анхаарал татсан өөрчлөлт бол хууль зүйн дотоод хэргийн сайд асан Мөнхбаатарыг энх хоёроор солисон явдал байв. Мөнхбаатар сайд албан тушаалаа өгөхдөө өөрийнхөө солигдох гэж байгаа талаар ерөнхий сайдын мэдэгдлээс анх сонслоо гэж мэдэгдэж үүнийг хувь хүнийхээ тухайд шудраг бус үйлдэл гэж дүгнсэн юм а. Харин үүний араас шадар сайд амар сайхныг засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх шалтгаанаар кабинетаас хөөсөн хөөгөөгүй гэх маргаан дагуулсаар албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Оронд нь ган уйгийг томилсон
Улмаар тэргуун шадар сайд уучрал Монгол Ардын намын дарга улсын хурлын даргаар томилогдсонтой холбоотойгоор түүний оронд мөн тэргуун шадар сайдаар энэхүү хоёрыг томилж хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Дорнод аймгийн засаг даргаар 3 удаа ажиллаж байсан Бадам Сүрэн томилогдсон юм. Зөвхөн сайд нарын хүрээнд бус төрийн алб бүхэлдээ өргөн хүрээний томилгоо хийгдэж байна. Яамдын төрийн нарийн бичгийн даргаас эхлээд төрийн агентлагууд, хууль хүчний байгууллагууд мөн төрийн өмчит компаниудын удирдлагад шинэ хүмүүс томилогдсоор байна. Тухайлбал зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар насан тогтоох, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар 90 үйлцээ томилогдсон бол Тагнуулын ерөнхий газрын даргаар Цогт наран, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Давааням, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, соёл урлагийн газрын удирдлагууд бүгд шинжлэгдлээ. Хууль хүчний байгууллагын удирдлагын дэвшинж томилгоо үргэлжилж, цагдаагийн ерөнхий газрын даргаар Болд, нийслэлийн цагдааг удирдахаар Арслан хоёрыг хар тамхитай тэмцэх албаны даргаар Товуудорж нар томилогдоод байна. Төрийн өмчит компаниуд дэх халаас илгээж нэлээд том цар хүрээтэй явагдаж байна. Монгол банкны ерөнхийлөгчөөр Наран Цогт, Эрдэнэс Монголын Тузын даргаар Одхүү, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Баатар Сүрэн, Эрдэнэс 5-7 гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Цэрэн Самбуу нарыг томилсон. Харин оюу толгой компани гүйцэтгэх захирлаар 25 жилийн турш уул уурхай нисэх санхүүгийн салбарт ажилласан туршлагатай мөнх сүхийг томилохоор шийдвэрлээд байна. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөрөөр бид томилгоотой холбоотой асуудлыг хөндөж байна. Томилгооны хамгийн том хэсэг удахгүй эхлэх нь тодорхой болоод байна. Учир нь 2021 онд томилогдсон 23 элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул тэднийг бүгдийг нь эгүүлэн татах шинэ элчин сайдуудын нэрийг улсын хурлд танилцуулахаар бэлтгэж байна. Оросын албаны улс, Америкийн нэгдсэн улс, Их Британи, Австрали, Герман, Энэтхэг зэрэг Монголын гол түнш орнуудад суугаа элчин сайд нар бүгд өөрчлөгдөн. Энэхүү өргөн хүрээний солилцоонд мэргэжлийн дипломатуудыг томилж чадах уу, эсвэл улс төрийн дахин томилгоо давтагдах уу гэсэн эргэлзээг дагуулж байна. Ингэснээр Зандан шотрын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ баталгаажуулж төрийн байгууллагуудын удирдлагыг докторжуулах хүртэл дахиад хэдэн сар шаардлагатах нь харагдаж байна. Харин энэ бүх халаас илгээ улс төрийн зорилго давамгаалсан уу, салбараа мэддэг мэргэжлийн хүмүүсийг томилох шинэ бодлого хэрэгжиж байна гэдэг нь эх саруудад илүү тодорхой болох төлөвтэй байна. Улс төр томилгоо, зам тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар насан тогтоох, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар 90 үлцээ, төрийн байгуулалтын томилгоо, Тагнуулын ерөнхий газрын даргаар Бат Жаргалын Цогт наран, цагдаагийн ерөнхий газрын даргаар Болд, тэргүүн дэд даргаар Ганчулуун, дэд даргаар Дэлгэр сайхан, дотоодын цэргийн штабын даргаар Чингис, нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар Арслан хувийг, хар тамхитай тэмцэх албаны даргаар Товуудорж, дотоод хэргийн их сургуулийн захирлаар Сүхболд, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Давааням, засгийн газрын харьяа эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Батбаатар, засгийн газрын харьяа ашигт малбал газрын тосны даргаар Баянбаатар, засгийн газрын харьяа хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газрын даргаар Баваржаа, засгийн газрын харьяа соёл урлагийн газрын даргаар Батхуйг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар Батцоож, төрийн өмчит компани Томилгоо, Монгол банкны ерөнхийлөгчөөр Наран Цогт, Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөл удирдах зөвлөлийн даргаар Одхүү, Эрчилт Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөл удирдах зөвлөлийн даргаар Мөнх Цэрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Баатар Сүрэн, Эрдэнэс 5-7 хувьцаат компани гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Цэрэн Самбуу, Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирлаар Хаш Эрдэнэ, оюутлогын компани гүйцэтгэх захирлаар Мөнх Сүх томилоглоо. Цемент Шохоо төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирлаар Ганбаатар нар томилогдоод байна. Эгүүлэн татах элчин сайдууд. Монгол улсаас Оросын улбаны улсад суугаа элчин сайд Инх Төвшин, Монгол улсаас Бельгийн хаант улсад суугаа элчин сайд Болд, Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд Батбаяр, Монгол улсаас Цөөркөд суугаа элчин сайд Мөнх Баяр, Монгол улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн улсад улсад суугаа элчин сайд Инх Сүх, Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайд Баатаржав, Монгол улсаас Болгар улсад суугаа элчин сайд Сайна, Монгол улсаас Казахстан улсад суугаа элчин сайд Баярхүү, Монгол улсаас холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа элчин сайд Мандах Бэлэг, Монгол улсаас бүгд найрамдах Киргиз улсад суугаа элчин сайд Ганвиг, Монгол улсаас Австри улсад суугаа элчин сайд Цэнгэг, Монгол улсаас арчилсан Лаос ард улсад суугаа элчин сайд Бямсүрэн, Монгол улсаас бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа элчин сайд Ганболд, Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайд Даваасүрэн, Монгол улсаас Беларусь улсад суугаа элчин сайд Баяр сайхан, Монгол улсаас Франц улсад суугаа элчин сайд Нэмхүү, Монгол улсаас бүгд найрамдах арчилсан Солонгос ард улсад суугаа элчин сайд Эрдэнэ Даваа, Монгол улсаас Чех улсад суугаа элчин сайд Гансүх, Монгол улсаас Итали улсад суугаа элчин сайд Наран Тунгалаг, Монгол улсаас Сингапур улсад суугаа элчин сайд Инх Баяр, Монгол улсаас Вьетнам улсад суугаа элчин сайд Сэрэжав, Монгол улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суугаа элчин сайд Одонбаатар, Монгол улсаас Египт улсад суугаа элчин сайд Булган нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад байна.
Эрх хүрэгч намын улс төрийн томилгоо он дамжилгүй үлдсэн хугацаанд чанартай хурдан хийгдэх төрийн албаны хурдан шуурхай явагдах зарчим хангагдах гол үндэс болох учиртай. Таймер гэлжилж байна. Энэ 7 хоногт эрүүл мэндийн салбар томоо тус төвчин улсын хэмжээнд дэгдэлтийн төвшөнд хүрч хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал дэсрэлтэй нэмэгдснээс эхлээд эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааны шин шийдвэрүүд, тамхины хяналтын хуульд орж буй өөрчлөлт гэд томоохон үйл явдлууд болж өрнөлөө. Томоогийн дэгдэлт ихэж хүүхдийн өвчлөл 81% төрж эмнэлгийн орны ачаалал 3-аас 5 дахин өсжээ. Эрүүл мэндийн яамны 7 хоногийн хяналтын мэдээлэлээр амбулаториор үйлчлүүлсэн 278 мянган иргэний 11.9% нь томоос өвчний шинж тэмдэгтэй байсан нь өмнөх 7 хоногоос 5.2%, өнгөрсөн оны мөн үеэс 4.3%-аар илүү үзүүлэлт байна. Өвчлөгдөгчдийн 81.3%-ыг 15 хүртэлх насныхан эзэлж байна. Тэдний 46.6 5 хүртэлх насныхан. Лабораторийн шинжилгээнд 64.5% нь вирус эерэг. Дэгдэлтийн голлон бий болж буй вирус нь H3N2 болон RSV вирус байна. Эмнэлэг твтэн эмчилүүлж буй иргэдийн 42.4% нь амьсгалын замын цочмог хүн талбартай. Тэдний 85% нь хүүхэд байна. Нийслэл орон нутгийн эмнэлгүүд нийтдээ 847 нэмэлт ор дийлгэн хүүхдийн яаралтай тусламжийн тасгууд дүүрэн ачаалалтай ажиллаж байна. Яаралтай тусламжийн ачаалал өсч нэг өдөрт 140 хүүхэд ирж орны тоо 100-д хүрчээ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүүхдийн өвчлөл 3 дахин нэмэгдэж хоногт 80-аас 140 хүүхэд ирж байна. Тиймээс нэмэлтээр 20 ор дийлгэн нийт орны тоог 100 болгож нэмэгдүүлжээ. Эмнэлэгт уртассан цагаар ажиллаж ихэснээр хүлээгдэл 3 цагаас 1 цаг болгон буурсан байна. Засгийн газраас энд зөвлөгчдийн илүү цагт 1 тэрбум төгрөг гаргахаар болжээ. Ерөнхийдөө зандагчдаар энэ сарын 25-нд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Энэ үеэр тэрээр илүү цагийн урамшуулал 1 тэрбум, уруулж онцлогоор худалдаа авахд 400 сая төгрөгийн нийгмийн ачаалттай уялдуулан засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг мэдэгдэв. Энэ нь томоогийн оргил үерүү орж буйтай холбоотойгоор эмнэлгийн ажилтнуудын ачаалал тесрэлттэй нэмэгдсэнтэй уялдсан чийдвэр юм. 12 сарын дунд үеэс томоогийн оргил үе эхэлж өдөрт 10,000-аас 42,000 хүн эмнэлгийн тусламж авахар тооцоолсон гэж эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга очроод мэдээллээ. Хүн амын дунд томоогийн А хүрээний H3N2 вирус, А хүрээний бас H1N1 вирус, В-гийн хүрээний вирус, амьсгалын замын синцитал вирус эргэлтэнд орж өнөөдрийн нөхцөл байдалд биднээс дээр бас синцитал вирусын мутацлагдсан хувилбар буюу 6-7 сараас хойш яг өнөөдрийн хүртэл одоо 7-8 удаагийн мутацид болсон вирус ханиадны томоогийн үеэл энэ үед одоо 6 дахь 47 дахь 7 хоног дээр орж ирж байгаа. Харин халдвар төвчин судлалын үндэсний төвийн захирал вакцин хийлгэхээс илүү Тамифлу эмчилгээ нь энэ дэгдэлтийн үед үр дүнтэй байна хэмээн зөвлөсөн юм. Тэгээ вакцин бол бид энэ томоогийн А хүрээний 2 болон 2 цент болон Б хүрээний 2 центийн вакциныг бол тарьсан байгаа. За энэ вакцины үйлчлэл бол мөн сайн явж байгаа. Ерөнхийдөө бол 0-5 насны 300 мянга орчим хүүхэд бол Монгол улсын хэмжээнд байдаг. За үүнд нөгөө зорилттой бүлгийн гэж хэлж байгаа 150 мянган хүүхдэд 0-5 насны хүүхдэд бол вакциныг хийсэн байна. Багангийн хичээл төр хугацаанд цахимаар орохоор боллоо. Томоогийн өвчлөл хэд хөндөр байгаа учраас эх 7 хоногоос нийслэлийн багангийн хичээл цахим хэлбэр шилжихээр салбарын сайд шийдвэрсэн байна. Харин энэ 7 хоногт улсын их хурлаар тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Электрон тамхи манай улсад хяналтгүй ямар зохицуулалтгүйгээр зарагдаж үр дагавар нь ноцтой хэмжээнд хүрсэн байна. Харамсалтай нь 13-аас 17 насны 4 сурагч тутмын нэг нь электрон тамхи татдаг. Хичээлийн хэрэглэл мэт далд хэлбэртэй тамхины шин загварууд тархсан байна. Электрон тамхир хүнд металл, никотин, формалдегид зэрэг хорт бодис ихтэй байдаг байна. Энэ талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нар ийхүү санал бодлоо хуваалцсан юм. За ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд бол өсвөр үеийнхэн бол голчлон төлхөө энэ электрон тамхиг бол хэрэгжилж байна. Өмнө нь бол энэ электрон тамхи гарч ирэхээс өмнө бол янжуур тамхиг татдаг байсан. Харин одоо бол энэ хүүхдүүд маань электрон тамхиг бол хаан дуртай газраа татдаг болсон байна. Энэ бол өсвөр үеийнхэнд бол илүү ингээд тулгамдаад байгаа ч гэсэн яг үүндээ бага анги руу ч гэсэн илүү ингээд гарч ирж байна. Саяхан гэхэд л манай сургуулийн одоо 5 дахь ангийн хүүхэд бол ингээд барьцсан явж байгаа байхгүй юу? Яасан бэ гэсэн чинь би ингээд хахаасаа авсан. Ангийнхаа найзуудтай ингээд би ингээд амсуулж ингээд зөөр ингээд үнэрлүүлж үзүүлэхийн тулд ингээд би ингээд давчирсан ингээд найзуудтай адилхан юм эрсдэлтэй үйлдэл хийж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол
бага ангийнхны дунд бол яг ингээд шалгалт одоо бид нэр ингээд ороод за болохгүй талаас нь ингээд сургаалт хүмүүжлийн үйл ажиллагаа бид нэр өөрчлөлт сэргийлэх талаас нь авч хэрэгжүүлж байгаа ч гэсэн яг үнэндээ хүүхдүүд маань хичээлийн хэрэглэгдэхүүн пенал дотроо яг л электрон тамхи төр веб бол яг л зүгээр энгийн нэг юм балруул үзэг иштрэнхтэй яг л адилхан нэг л хэвийн ингээд пеналын нэг хичээлийн хэрэглэгдэхүүн мэтэр ингээд оруулсан байх жишээ нэ. Тэгэхээр зэрэг энийг ээж аав хүлээлгэж өгтөө бид нар юу хэлдэг вэ? За зөвлөдөг. За энэ чи ийм хортой юм шиг үү зөвлөөд хэлдэг. Тэгсэн нэг ээж маань ингэсэн л тээ. Би өөрөө энэ хүүхдээ манай хүүхдүүд утаа тамхи татдаг TV тамхинаас гаргахын тулд энэ тамхиг авч өгсөн. Би өөрөө зөвшөөрсөн. За нэг аав маань орж ихдээ өөрөө ингээд нөгөө тамхиа ингээд ингэртэй зүгц орж ирчихсэн. За та яагаад хүүхдийнхаа дэргэд ингээд тамхи татдаг юм бэ? Та өөрөө ингээд бүр зүгц явж гинэ гэсэн юм шаардлага тавьсан. Энд чинь өөрөө тамхи биш шүү дээ. Яг энэний талаар хуулийн зохицуулт хаана байгаа вэ? Тэгэхээр зэрэг энийг бол та нар ингээд шууд одоо бидний эрхэн талдаад энийг хурааж авах юм ийм хууль зүйн зохицуулт та нар байхгүй гэдээ ингэж хэлсэн. Эндээс бид нар юуг харж байгаа нүгэл ерөөсөө энийг зохицуулсан хууль зайлшгүй байх хэрэгтэй юм байна. Тэгжээч өнөөдрийн энэ өсвөр насны энэ хүүхдүүдийг одоо энэ тамхинаас гаргах энэ дээр илүү хяналт тавихад бас боломжтой юм байна гэдгийг харсан. Тэгээд боловсролын байгууллагын зүгээс бол энэ тал дээр одоо өөрсдийн хэмжээнд бол маш их арга хэмжээг бол авч чадж байгаа. Тэгээд энэ дээрээс цаашлаад бол энэ нийгэм за тийм эцэгчүүдийн зүгээс залуучуудын зүгээс бол энийг маш сайн ойлгож энэ дээр бас давхар одоо тал талын юм арга хэмжээг авснаар одоогийн хүүхдүүдийн татаад байгаа донтоод байгаа энэ электрон тамхинаас гарах бүрэн боломж байгаа гэж найдаж байгаа. Хууль батлагдсанаар электрон тамхиг уламжлалт тамхитай адилхан хэрэглээ, худалдаа, импорт, сурчлагын зэргийг хатуу зохицуулах эрх зүйн үндэс бүрдэх юм. Эрүүл мэндийн салбарын шинэ үеийн хамтын ажиллагаа эхэллээ. Эрүүл мэндийн сайд чин бүрэн Турк улсад ажлын ажил хийх үед хоёр тал дараах томоохон тохиролцоонд хүрэв. Өөрөх сумын эмч цовлогчдыг Турк улсад шат дараатаагаар мэрэгжил дээшлүүлнэ. Шинээр байгуулагдах халдвар судлалын үндэсний төвийн хүний нөөцийн Туркийн туршлагаар бэхжүүлнэ. Зүрхний шидэсийн нас баралтыг бууруулсан Турк загварыг Монголд нэвтрүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тогтцооны үр нөлөөг сайжруулах чиглэлээр Туркийн мэрэгжилтнүүд ажиллана. Мөн Монголын иргэдийн Турк улсад эмчилгээ авах урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан өвчтний аюулгүй байдал, мэдээллийн уялдаа холбоог сайжруулах тусгай зохицуулалт бий болохоор тохиролцжээ. Харин эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа хүний эрхийн зөрчлийн талаар өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийн эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх хэлтээс мэдээллээ. Тус хэлсэн энэ сарын 12-оос 13-ны өдрүүдэд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан байна. Тус эмнэлэгт үүрлээд байгаа хөдөлмөрийн тухай хуулийн зөрчлөөс ахуулаад хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг тус хэлтсэн ажлын хэсэг илрүүлсэн байна. Тухайлбал хяналтын камерын бичлэгт хийсэн хяналт шинжилгээний хүрээнд эмнэлгийн албаа агч эмчлүүлэгчийн нуруу шилэн хүзүүрүү цохиж, эмчлүүлэгчид тамхи шидэж өгөх, эмчлүүлэгч нарыг коридорт удаан суулгах, зурагт үзүүлж байгаа нэрээр өдрийн цагаар хэд удаан суулгах, шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаа агчид эмчлүүлэгчийн хөл рүү өшгөлөх, өмсөн хувцасаас нь татаж босгох, толгойн тус газар нь алгадах, сандал дээр унтаж байгаа эмчлүүлэгчийг нүүр хэсэгт алгадаж сэрэх зэрэг хүний нэр төрийг доромжилсан хүч хэрэгэлсэн үйлдэлүүд тогтоогдсон байна. Элсэн дүгнэж хэлэхэд энэ 7 хоногт эрүүл мэндийн салбар бодит утгаараа онц дэглэмээр ажиллалаа. Томоогийн дэглэлт хүүхдүүдийн дунд ноцтойгоор нэмэгдэж, эмнэлгийн ачаалал огцом өсөж, анхан шатны тусламжийн чадварыг нэмэгдүүлэх шаардлагыг бодитоор харууллаа. Засгийн газрын санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааны шин шийдвэрүүд, хууль эрх зүйн зохицуулалтууд богино хугацаанд амь тариа болгоч, урт хугацаанд эхнээсээ тогтолцоог шинжлэх шаардлага улам тодорч байна. Хамгийн гол нь өнөөдрийн нөхцөл байдал гэр бүлийн болон хувь хүний төвшөнд халдвараас хамгаалах сахилга бат хэвшлийг ч илүү чухалчилж байна. Ерөнхий сайд Зандан шатар халдвар хамгааллын дэглэмийг бүх шатан сахиулах үүрэг өглөө. Оюу толгойн сонсголт ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 3 ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 хүн дуудагджээ. Төрийн албан агчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчт нь олгоно. Сөрөг хүчин татварын өршөөлийн тухай хууль санаачлахаа мэдгдлээ. 2030 он гэхэд тамхи талтыг 14% бууруулах зорилт тавьсан тухай Улсын их хурлын гишүүн Номин Чимэг мэдгдлээ. Эдийн засаг хөгжлийн сайдад инх хоёрыг, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдад Бадам Сүрэнг томиллоо. Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхт 101 жилийн ойн баярын өдрийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол улсын иргэний андгаа өргөх ёслол 23 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн хичээлийг цахим шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Үндсэн хуулийн цэц эрүүгийн хуулийн 13-ийн 14-ийг төдөлзүүлэх шийдвэр гаргалаа. Монгол Японы төр хувийн хвшлийн 12 зөвлөдөх уулзалт Токио хотноо зохион байгуулагдлаа.
Эмч нарын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ. Том хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.